мотоспортын хамгийн өргөнтэй уралдаан Dakar Rally 2014 уралдаанд амжилттай оролцоод ирсэн олон улсын хэмжээний мастер Болдбаатар Ламаа Батуулд нар өнөөдөр их оронд ирлээ. Манай тамирчин Ламаа Батуулд нар тэмцээнийг техникийн саадлын улмаас дундаас нь орхисон бол олон улсын хэмжээний мастер Болдбаатар энэ жилийн Dakar Rally-д амжилттай уралдаж нийт 170 гаруй тамирчнаас 60 дугаар байрч шалгарсан амжилт үзүүллээ. Эхний өдөр бас 70 руу 80 руу орж ирсэн. Нэлээд эхний өдөр сайн уу, урагшаа уу гэдэг үүднээс бас нэлээд сайн явсан. Энэ жилийн Dakar бол маш хүнд байлаа. Тэгээд өмнөх жил бол бас орж ирсэн 6 өдөр явж ирсэн. Тэр үедээ бол ямар ч харьцуулах юм байхгүй. Зам маш хүнд байсан. Тэгээд энэ жил бас барайнд орсон тэр хүнд жилд нь барайнд орсон даа баяртай байна. Цаг агаарын хувьд бол маш халуун байсан. Ерөнхийдөө бол Dakar-ын түүхэнд ер нь бол 40% нь эхний 3 өдөр гасагдсан тийм уралдаан байдаг юм байлаа. Dakar-д одоо 10 хэдэн жил орж байгаа хүмүүс нь өөрснийх нь хүмүүс нь бүгдээрээ тэрийг бас ярьжсэн. Энэ жилийн Dakar бол хамгийн хүнд, хамгийн хэцүү Dakar Rally болсон. Тэгээд энэ жил ер нь мотоцикл машинаас хаваад маш их хасагдчихсан тийм. 3 улсын нутаг дамжин нийт 13 үеийг туулдаг тус тэмцээнд мотоциклийн төрөлд АСТВ-с цор ганцаар оролцож тэмцээнийг амжилттай дуусгасан тэрээр нийлбэр цагаараа 60 дугаар байрт бичигдсэн нь Монголын мото сонирхогчдын түүхэн амжилт болж байна. Олон улсын хэмжээний мастер Болдбаатар энэ удаад 180 гэсэн дугаартаа оролцсон юм. Бид энэ үеэр түүний аав Дамдан хорлоотой уулзаж сэтгэгдлийг сонслоо. Миний хүү одоо 2 дахь жилдээ Парис Dakar дэлхийн хамгийн том одоо мото автоспортын хамгийн том тэмцээнд орж миний хүүхд сая одоо 60 дугаар байранд орлоо. Тэр хүүхдтэй баярлж талархжээ. Техник хэрэгсэлээр одоо анхаарах одоо яг хүүдээ захиж өгнө. Саяын энэ мотоцикл бол шууд тэндээс нь шинээр нь худалдаж аваад тэгээд уралдсан мотоцикл тэгээд өөрөө тэр тоноглоо хийгээд өөрөө уралдсан. Хамгийн гол нь эхний удаа барайнд орох хэрэгтэй. Тэрвэл одоо халуун одоо хүний төвчээр хатуужил халуун Монгол хүн тарахгүй одоо 50 градусын халуун гэдэг. Тэр тийм градуст л одоо Монгол хүн хамгийн хэцүү байсан гэж байгаа. Тэгэхээр тэр далайн төвшингээс 4300 метрийн өндөрт хүчил төрөгч дутаад гадаадынхан бол хүчил төрөгчээр амьсгалж яхад Монгол хүн бол явж байна. Тэгэхдээ тэр дээр нөгөө мотоцикл чинь хаа захгүй болж ингэж тэр өндөр дээр очиод тийм дутагдлууд байна. Тэрээр өнгөрсөн жилийн Dakar Rally 2013 уралдаанд 5 дахь өдрийн уралдааны дараа онголдож техникийн саадлын улмаас хасагдсан ч үзүүлсэн цагийн нийлбэр дүнгээр 97 дугаар байрч орж байсан юм а.